талбайн төвд хулан болон номин гэсэн тоглогчид дундаа үсэрсэн тоглолт эхэлсэн. Тоглолтын эхний тоглолт Улаанбаатар Амазонс багаас ирнэ. Тоглолт үзүүлж байгаа Болор Эрдэнэ давхар хамгаалалтаас доор гой дамжуулалт ирсэн. Баатарын Болор Эрдэнэ тоглолтын нээлттэй оног авлаа. Хэлсэнчлэн тоглолтын хувь заяанд ихэнх нөлөөлнө. Жавжнаас тунгалаг шийдсэн 3 оноо 3-2 чаар ажиллаж байсан ийм ирхэн байгаад байгаа. Тэгээ анх удаага эмэгтэй багтаа ажиллаад ямар тач Ойлгомжтой байх. Бөмбөг таслагдсан. Урдан давлаан гараад ирсэн. Болор Эрдэнэ амархан байна. Келли Чуаны гой дамжуулалт байлаа. За Гол Жеклин Карманд гой дамжуулалт гараад өгсөндөө солгоо гаралтын гарын оролтын амжилттай нэмээд алдааг салгасан. тэгээ түүний хувьд Монгол за 3 оноо шилд Келли Чон оновчтой болгосон. Монголд ирсэн Тэгээд өөр нэг их сурвалжлаа сонсоход бол одоо Рейлер Ос болон Жеклин Карманд бол нэг агенттэй гэж бол сонссон. тийм ба. Рейлер Осын бас төрсөн дүүн алах хөглөнийг тоглож байгаа. Энэ орон дахиад шийдэлт амжилттай болсон. Оноо Тоглогчид, дасгалжуулагчид, дарамтынхан ер нь бүгдээр л маш сайн мэдж байгаа. Гэлсэн хідэж ур чадрын зөрүү те бусад зүйлсээр л илүүхэж яг ингэж гарч ирээд байгаа юм. Урдан давталгаан Жеклин Карман нэгээс нэг хулангийн өдөөс Жеклин Карман өөрөө дайрсан. Карманы давталгаан амжилттай. Олон амжилт байна. Их л сонирхолтой шийдвэр байлаа. Нөгөө талд нь Келли Чон алдсан хуулан будагтай талбайгаас ирнэ. Хамгаалагчаа сольсон. За буцаад тунгалаг хуулан дайраад явцсан. Хуулангийн давталгаа оновчтой. Хүчтэй ч юм. Үнэхээр маргах зурлаа. Зөрөө өнөр сая хурдан дайраад орсон. Гой дамжууд ирсэн. Содцэг будагтай талбайгаас оноогоо авлаа. За өнөр саягийн яг энэ дамжуултууд гоё 1 секунд байгаа. Шидэж амжсан юм байна. Жеклин Карманы холын шийдэл оновчтой багаас сэргээж чадлаа. Байдгийн тийм магтгүй илүү өмнө авчирсан бол гэж яригдах тохиолдлууд ч олон байлаа. За. Хэлбэрхэн байна да. Гоёж тоглох юм аа. зөрүүтэйгаа гэхээр одоо манай Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо бол хасын хөлгөд баг бол ESL буюу Зүүн Азийн Суперлигийн тоглолтод хүлээн авч тоглоно. Дунган эсрэг. За доор шалдаад өгсөн амжилт Болор Эрдэнэ шахсандаа номингөөдөөс амаргуулах болов гэхдээ эргэж хараад самбардаад өгсөгцөн. Болор Эрдэнэ өдрөг өмнө удаасандаа Bright Kennedy хулангийн өдөөс шахаа тоглож боломжтой эргээд дундаа шидэж байгаа маань шидэлтэн зайрагт унсан. 24-22 хэрж тий. За Соццэг энэ оронд 2 оног авсан. Хамгаалч нэг ахиулаад байна. Соццэг асар нэг өөрчлөлтийг өөр дээрээ хийж гарч иржтэй. Хуулан зам дээр явжлаа. Хийж дуусаг байхад Соццэгээс 2 дахь алдааг нь байх магадaltaй баха. Өнөр зэя Болор Эрдэнэг аргалаад өөрөө дайраад орсон гой довтлогоо байсан. За Бацоожин Болор Эрдэнэг өдөрт автог Bright Kennedy дүүх чадсан. Гэхдээ тунгалаг доор гоё юм болж довтлсангүй. Задлсан солон 3 шидэлтэн амжилттай болсон. Чухал шидэлт байлаа. За 10 багийн хамгаалтын шилжилт бол тун даг үргэлжлээд байгаа. Энэ удаа Амар Robinson холын шидэлтэн зайрагт унсан. 3 онооны хариу 3 оноогоор барьж чадсан. Ариун цэцэг шахаад явсан. Довтлогоо алдсан. 2 тулгамж үлсэн. Довтлогоо харуулж чадлаа. Яг энэ эхний довтлогоо сайн байгаа харагдаж байна. Шууд амжилтын платинум ивент тэтгэж таны дижитал аялын итгэлтэн IT Zone та компьютер принтер ухаалаг байна. Нандрын тасгалжуулагч чинь ерөөсө довтлоод байл гэж гаргасан байгаа харагдаж байна. Алдаатай төгсгөл байхад ойрхон байлаа. Гэхдээ шүгэл дуграагүй. Харин завсарлаг захиалж байгааг би явах юм бол Соццэгээс довтлооны санаачлага огтомж гарч ирэхгүй дээ. Дундаас 2 хамгаалагчийн гарыг давуулаа шидлээ. Маш өндөр түвшний гүйцэтгэл байна. Болор цэцэг урвлууга задлсан. Бацоожин Болор Эрдэнэ гурдаа суларчлаа. Холын шидэлтэн зайрагт унсан. Яг оноо ойртоо дайраад орсон доо нэг цөм мөрөгсөндөө задлсан Болор цэцэг 3 дээр сууларчлаа. Холын шидэлтэн зайрагт унсан. Улаанбаатар Амазонс багаас дараалсан хурдан довлоонд хүний илүүтэй байгаа хулан өөрөө дайрсан амархан байна. Дараас 8 оноо зэрэг улам бүр холдсоор байна. Bright-ын засланыг ашигласан задлаад өгсөн тунгалаг хамгаалагч байсан холын шидэлтэн амжилттай болсон. За хэцүү үйлээс шидэлтээ унгаачлаа. Хурдан довтлогоо эхлүүлсэн өнөр зайгийн дамжуулалт яг л гарт нь ирлээ. Bright Kennedy төгс довтлогоо байна. 8 онооны зөрүү үлсэн биш байна гэдгийг энэ тоглолтын авсан онооноос нь харж болох бах. Bright-ын шийдэл угааж байгаад орсон. 3 оноо ховийнх нь Robinson намхан амлагч байсан гэдэг дахиад задлж байгаа маань хулан жавжин дээрээс холын шидэлтэн зайрагт унсан. Алдаатай байж болохоор байлаа да. Бидний хүссэн хүлээж ийсэн өрсөлдөөнтэй л болох магадлал нь улам ихсэндээ Bright дундаас үсрээ шийдсэн. Алдхаа мэдгүй довтлчийн доог нь. Энэ онооны зөрүү бас ойртуулах цаахан боломжтой л эхлүүлж байна. Bright дундаас найдвартай байна. Маш гоё шийдэлтүүдийг ямар хамархаа авч ба. Их л хайнга байж гад алдлаа. Алдаа. Гарсан хаа тийм бах. Наадлын шүгч савлаж байна. Эхний үед 2 оног авсан түүнээс хойш оноо авч чадаагүй байгаа. Соццэг 45 дараа шууд шидсэн. Соццэг шидэлтэн зайрагт унсан. Хулангийн өдөөс холын шидэлтэд орууллаа. Удагтай бод Bright контактлаад яваад байгаа.
Болор эдний эсрэг зүүндээ дайраад орсон давхар хамгаалтанд орсон. Гэхдээ Bride Kennedy довтлогоогоо төгсгсөн. Ердөө нэг онооны зүрх үүсэж байна. Гэж бас шид гэсэн заавалцсангүй буцаагаад шалдаад өгсөн гоё дамжуултууд явцсан. Олон довтлогоо оруулжлаа. Яг ингээд оноо ойртоо хэмнэл хэрэгжлээ. Кэйл Чон маш амархан лоног ахиулаад байна. Одоо номингийн цааныг тоох баграад ирсэн. Үнэ зэ өөрөө болорн гүгээд ирсэн. Гоё довтлогоо байсан. Агаар дээр Дөрөв хийж чадаагүй төгсгөлөө оновчтой болголоо. За даанч нөгөө талд нь маш хайхрамжгүй байж байгаа. Суул ингээд нэг 12 онд хүрцэн л байх юм да. Цодцыг хөдөлгөөний эсрэг зөрөөд орсон хийх хэрэгтэй довтлогоо байлаа. Унгаа чадсан. 3 онооны зөрөг хөвгөө дандаа хулан солонгоо өдөөс урууны бол илүүтэй байгаа. Хулан алдаа салгасан довтлоо гэр мөн дооцсноо. За яалч туршлагаар илэрхийлээ сая бол. Бага болор дундаас найдвартай шилдэг цэгэндээ шидэлээр алдсан. Ариун цэцэг хоёр тулмжаар дэш явсан довтлогоо оруулсан. Чадаагүй явж байгаа. Түүний тоглолт багт хэрэгтэй байгаа. Давуулаад өгсөн дамжуулалт Bride Kennedy 2 оноо авсан. Олон шидлэг 27.3 тургуул багаараа 76% байгаа. Ариун цэцэг дайраад орсон. Алдаатай довтлог оруулсан. Яг ингээд нэг сэргэх боломжтой тулаад хамгаалцсан. Солон хамгаалчдээс шууд чидсэн. Солонгон шидэлд орсон. Энэ тоглолтод 2 дахь оруулж байна. Давхар хамгаалтанд орсон. Гэхдээ задлчлаа. Болор эрдэнэ хэцүү байлаас төгсгөл нь оновчтой. 3 алдаатай байгаа. Өнөр заяа алдаа хийхийг хүссэн. За нэг зүүндээ зараа задлаад өгсөн. Өнөр заяа явчин дээрээс холын шидэлтэн зарах дунсан. Жохол 3 оноо байлаа. Ердөө 3 онооны зөрүү. Доошогоо гүйсэн. Доор байрлалын давааг эзэлчлээ. 5 дахь алдаа олчлоо. Өнөөдрийн тоглолтоос чөлөөлөгдөж байна да нэмэн. Ганц хөрн орсон бол тийм ээ. Оноо зөрүү илүү бол боломжтойсэн зөрөө доор алдчихлаа. Ариун цэцэг байрлалын давааг ашиглаад хэлбархан 2 оноо доошоо хүснээрээ одоо явж орохоор болцсон. За зэсэсэ. Болор цэгийн 2 оноо. 3-3 хулан тогтоож идсэн. Хулангийн холын шидэлтэн зарах дунсан. Ингэсээр онооны зөрүү 13 болж холдох үед 10 багаас 2 дахь засвар цэцэг хамгаалтын за гардггүй дээ. Ариун цэцэг хулаалаа дунсан. Bride Kennedy алхаад явсан. Довтлогоо оруулсан. За боёхнаас сэргээж болгож гоё довтлог оруулж чадсан. Маш сонирхолтой тоглолт. За өнөөдрийн сүүлийн тоглолт Miners Apes гэдэг үснэгтийн дээгүүр учирч байгаа ба хоёр багийн хоорондын сүлтэн шил дараатай. Өөр юм соццэг 11 оноотой байгаа юм байна. Ариун цэцэг амархан байна. Өөрөөс нь нуруулаг тамирчин биш л алдаа гэж үзэггүй. Суусал ганцаархнаа зогсож байна даа болож амжуул. Ариун цэцэг дээр ирсэн цаана нэг тоглогцол байсан. Гэхдээ Робинсон өөрөө төгсөглөө. Ерөнхийдөө тоглолтын хийж байгаа байх. Бас л онцгой амжилт болон бүртгэгдэх гээд байна шүү. Ер нь бас дэлхийн бас бус дуусч гэсэн яг ийм түүх байсан уу л бас тийм. Уг нь нөгөө талаас нь яг л тэр үйл явдал боллоо. Хоёрдугаар хагас эхлээл номингийн тэр алдаа. Улирлын 15 тоглолт. Тэгээд эхний шатны 4 тоглолт. Хэрвээ финалыг хожигдоогүй өдрийнхэн тоон ер нь энэ байдлаар одоо дараа жил рүү бүр хүрэх юм бол ингээ бүтэн жил даваа 400-500 хоног руу ч орж болохоор. Ийхүү эрхэм хүнд үзэгчтэй PSN 300 үзэгч та бүхэнд үндэсний дээдлийг эмэгтэйчүүдийн аваргын цувралын 3 тоглолтын шууд дамжуулан хүргэлээ. Amazon-ийнхэн дэндүү хүчтэй юм гэдгийг ахаал нэг удаа баталлаа. Дэлгэцэнд харагдж байгаа Bride Kennedy асал төгс тоглосон. Гэхдээ багаараа төгс байсан баг нь хожлоо.